Жек Лондоны зохиол Саран хөндөй 11-р хэсэг. Саксоны мөнгө олдох хөг нь Гэвгенэт хамгийн эмгэнэлтэйгээр төгсжээ. Хийсэн юмаа үн багтаа борлож байна гэж сонсоод нэг удаа гатлах заваар Сан Франциско орж Сейтер гудамжаар алхаж явтал жижигхэн дэлгүүрийн цонхон дээр тавиастай үзмрийн зүйл анхаарлыг нь татжээ. Мерседес $12 өөрөөс нь авсан өнөөх оюмсог том малгай нь $28 үнэтэй болчихсон хүндтэй байранд байхыг хараад Саксон нүдэндээ читгсэнгүй. Тэгээд дэлгүүрт орвол хурц хацтай гадаад болов гэмээр хижээл туранхай авгаа байхыг үзээд ингэж хэлв. Би юм авах гэж яваа юм бишээ. Танаад борлуулдаг ийм юмыг би өөрөө хийдэг хүн. Харин та ийм зүйлсийг жишээ нь үзмэртэй тавьсан товыг ямар үнээр авдгийг л мэдэх гэсэн юм гэв. Авгаа Саксоны гараг ширтэн ажиглаж, эрхий ядам хуруунууд нь зүүнний тоолж барамгүй олон улам өртөө байхыг үзэж, толгойноос нь хөлийг нь хүртэл сүрхий ажигласнаа. Та ийм юм хийж чаддаг юм уу гэв. Саксон толгойд өглөө. Би үүнийг хийсэн эзнээс нь $20 авсан. Саксон гайхсандаа арай л дуу алдчихсангүй. Бодвол Мерседес өөрт нь $12 өгсөн. 20-оор өгчхөд 8-ыг нь зөв зүгээр авчихсан хэрэг байж. Гэтэл өөрөө хамаг даавуу утас хөлтийг нь аваад хүч хөдөлмөрөөр зарсан байдаг. Та надад гараар хийсэн босод цамц дотор ховтос ер нь юу вэ бүгдийг үзүүлэхгүй юу? Та тэгвэл ийм юм хийж чаддаг хүн юм уу? Чадна. Надад худалдаж болно үсттэй. Бололгүй яхав. Тих гэж л ирлээ шүү дээ. Би авсан үнээс нэг их нэмдэггүй. Гэхдээ орон байр гэрэл гэх мэтийн хөлс авна. Тэгэд ялэмгүй ашиг олохыг бодолгүй яхав та. Та ойлгоно үсттэй. Тэгэхгүй бол худалдаа 8 явуулж чадахгүй шүү дээ. Ойлголоо. Гэт Саксон толгойд өгөв. Дотор хувцснуудын үзэхэд өөрийнх нь хийсэн 2 ч цамц байв. Унтлагын цамцны үн гэж Мерседес $8 өгсөн бол энд $18 үнэлэгдсэн байх ба уг нь 14-оор авчээ. Бас нэг дотор өмсдөг ханцуу захгүй цамцны үн гэж $6 өгсөн бол одоо $15 зархаар тавьсан байх ба уг нь Мерседесээс $11 авчээ. Саксон бэлэг өмсөнгөө. Танд их баярлалаа. Би өөрийнхөө хийсэн юмыг ийм үнээр дуртай авчирч өгнө гэв. Сайхан хийсэн байвал би ч гэсэн дуртай авна гэд тэр авгаа Саксоныг сүрхий харснаа. Чанартай байх ёстой гэдгийг бүү мартаарай. Надад тусгай захиалга олон ирдэг. Тэгэхээр таны хийсэн юм надад таалагдвал танд ч гэсэн хийх ажил мундахгүй шүү дээ гэв. Та чинь худалдсны хөлс авлаа л гэдэг байсан шүү дээ гэж Саксоныг зэмлэн хэлэхэд Мерседес хэнэгчгүй. Тийм ээ. Тэр ясаараа ч авсан гэв. Би хамаг материал худалдан авч өөрөө хийдэг байхад та завсраас нь дэндүү их авдаг байж. Хонгор минь ягаад авч болохгүй билээ? Би жуучилж байсан хүн шүү дээ. Жууч нар их хувь авдаг юм. Тийм ч ёстой юм. Миний ботход даанч шудрах биш вэ? Гэж Саксон уурлахаас илүү гоморхон хэлв. Та надад гомдохын оронд амьдралд гомдсон нь хамаагүй дээр гэж Мерседес өтсөн боловч гэнэт зөөлрч. Хонгор минь чи бит хоёр маргаад яхав. Би танд таанч их хайртай. Ийм залуу чирэг байж бас тийм залуу хөшөрхөг нөхөртэй байж ийм жаахан юмд сүд мэд болох хэрэггүй. Гэтэл би бол нэг муу эмгэн өвгөн маань гэж амьд явах хоногийнхоо тоо гүйцээж яваа. Надад тус болох нь бараг үгүй болсон хүн байна. Хоёр хөл өвчтөй надаас өөр оршуулах хүн хэн байх вэ? Харин би л хүндэт гэж өгсөн хойноч миний хажууд мөнх нойрондоо дугжиргэл гэж бодох юм. Даанч тэнэг муухаг болох өвгөн дөө. Гэхдээ тэнэг ч гэсэн өчөөхөн төдийч муу санаагүй амьтан. Би оршуулгын газар хоёр биедээ нэг газар авч мөнгөний төлсөн. Зарим хагас нь таны имийг зарч өгсөний мөнгө яваа. Бас оршуулга гэж байна. Бүгдийг номын ёсоор хийх учиртай. Бас яггүй их мөнгө хураах хэрэгтэй байна. Гэтэл баарын маань хэцээч мажиж магадгүй. Саксон сэмхэн өнөртөж үзвэл эмгэнээс арх ханхлана. Хонгор минь наашир. Би баг саг юм үзүүлээ гэд Саксоныг унтлагын өрөөндөө оруулаад том авдрынхаа тагийг онгойлгов. Агар зандан модны сайхан өнөр хамраар сэнхий. Оршуулгын маань энэч энтэй
Үз энэ бошинзоо өмсөж австаага золох юм. Хамгийн баян бэрийн энж болж чадах үз хэнцэр зүйлсийг дараалан үзүүлсэнд Саксон улам ихээр гайхав. Сүүлд нь Мерседес зааны ясаар хийсэн шүхэр гаргаж ирлээ. Намайг Венецэд байхад энийг бэлгэлсэн юм. Харин энэ яст мэлхийн хуйгаар хийсэн самыг Брюс Анстай сүүлчийнхэн хундаг архийг уугаад замбрааг үтж толгоогоо гар буугаар хага буутахын өмнө надад өгсөн юм. Энэ хүзөөний оролт энэ чинь торгон панс. Энэ бүгдээ та авсандаа хийх хэрэггүй. Ямар ч утга алга гэж Саксон дуалдав. Мерседес инээд алдаж яагаад болохгүй байх вэ? Амьд явсан шигээ үхийлтэй. Ингэж бодохоор би баярлдаг юм. Би авсандаа бэр болж орно. Хүйтэн давч авсанд хэвтэж чадахгүй. Харин дорн дахны зөөлөн идэллээр хучуулж, олон дэрийвүүлж, өргөн цэлгэр оронд орохыг хүсдэг юм гэв. Саксон үхлийн тухай ийм сонссондоо игдүүцэж таны энэ энчээр 20 оршуулга хийж 20 бунхан авах юм байна та гэв. Авга бахан хансан янзтай өөхөл маань амьдралтай адил болог. Өвгөн баари ганхан сүйт хүүхэнтэйг зэрэгцээд хэвтэг гэд нүдэ анж сүрс алдснаа. Огон миний хүснээр болдгсон бол их шөнийн түнэр харанхуйд хажууд минь Брюс Анстай буюу миний хайртай байсан хүмүүсийн нэг нь хэвтэж надтай цуг чанд руу болон ховирсан бол жинхэнэ үхэл болох байсан юм да. Саксон авгааг харахад нүдэнд нь согтуурал хүйтэн жигшлийн шинж үзэгдэх бөгөөд цааш нь залгаж ярихдаа эрт дээр үед ийм хүмүүсийг оршуулахдаа боолчуудыг нь амьдаар нь болж хамт оршуулдаг байж. Би бол хайртай бүсгүй минь авсандаа зөвхөн муу сайн юмал авч орно гэлээ. Та өхлөөс айхгүй байна уу? Огт айхгүй юу? Мерседес толгоос эксрээд ихэмсэг байдлаар үхэл бол сайхан шудраг бодит зүйл. Би үхлээс айдаггүй. Хүмүүсээс л айдаг. Тэд намайг үгснээс хойш яах болоо гэж айдаг. Тэгээд чи би бүх юм эрдэнэс бэлдэж байна. Намайг үгсэн хойно тэд яач чадахгүй. Та тэдэнд ямар хэрэгтэй байх юм? Тэдэнд үхтэл олон хэрэгтэй. Оршуулах юмгүй өвгд эмэгдийг яадаг гэж санана мэдхүү. Тэднийг огт оршуулдаггүй юм. Аан гэж бай. Нэг удаа бид өндөр гэгчийн хаалганы өмнө зогсож байлаа. Намайг нэг профессор дагалдаж явсан юм. Тэр их хачин хүн байв. Уг нь далайн дээрэмчин эсвэл хот бүсэлдэг банк дээрэмддэг хүн байвал зохихоос биш. Ямар тач лекц уншиж явхад таарахгүй хүн байсан. Дон Жуан шиг гойлог биетэй, гар нь ган шиг, сэтгэлэнч хүчтэй. Ер нь миний амаргуул шиг бас л нэг галзуу ир байсан. Арай ч илүү галзуу солиотой байж мэднэ. Мерседес минь хоёул явъя. Ойр дотн хүмүүсээ харж бид тэдэнтэй адилгүй, хараахан адилгүй гэсэн бодлоор бахархаж эвлэрэх сэтгэлийг шингээе. Дараа нь оройн зоогоо онцгой ховдөг зоглож алтан дарсаа тэдний эрүүл мэндийн төлөө ууй. Чи бидний үзэх зүйл хожим хойно дуурсахад тэр чинь уламжтад гялалцах болно. Мерседес минь хоёул явъя гэв. Үүд нээж намайг сугадан хүчлэн оруулав. Бид хоёр хачин хүмүүсийн дотор орж явчихсан тэр боржин чулуун ширээнүүд дээр тулаас түшсэн 24 бие суухан сууж, явган суухан явган сууж. Бас гялалцсан нүдтэй, гялалцсан жижигхэн хөлтэй олон залуу хүн тэр ширээнүүдийн дэргэд толгоо унжуулан зогсон. Бид хоёрыг орж очиход тэд толгоогоо дээш болгож намайг сониучлан харав. Саксон дав хийж нөгөө би хитг чинь өгсөн хүмүүс байсан юм уу гэв. Хонгор минь ядуучуудын хөр байсан юм. Мерседес минь явъя гэж нөгөөх маань намайг дуудаад би танд бас жаалзуугаа юм үзүүлнэ. Тэгвэл бид амьд яваа маань баяр лууштай хэрэг гэж бодох маань улам хүчтэй болно гэв. Тэгээд намайг доош нь давсалсан юмтай гам байдаг газар руу авч оров. Амар санагдсан боловч
Үхсэн хойно минь яах болоо гэсэн бодол харваж өөрийн эрэхгүй орж явсан. Тэр гангуудын дотор үхсэн хүний хүүр давсалсан гахаа мах шиг хэвтэж харагдсан. Яг тэр үед дээрээс нэг эмэгтэй хүүр заавал эмэгний хүүр хэрэгтэй гэж шаардав. Үүнийхээр гангийн дэрэг зогсож байсан нэг ажилчин эмэгний хүүргээд ирж гарлаа. Эхлээд нэг өргөдтөл эр хүн байв. Дахиад өргөдөхт нь бас л эр хүн. Нөгөө ажилчин яарч амандаа нэг юм өглөж гарав. Тэгэж нэг эмэгтэй хүүр гаргаж ирлээ. Нүрийг харвал чагнц хүний хүүр учир нөгөө хүний санаа амарсан бололтой байлаа. Хотлоо, тийм юм гэж яаж байдг юм гэж Саксон хашгирлаа. Хонгор минь би ярьж буй юм нүдэрээ үтсэн юм чинь мэдэлгүй яахав. Тэгээд чи би танд Бурхны зэрлээс бүү. Харин тэр давсалд гангаас л хайч яв гэж дахин хэлээ. Хараа зогсож байхад намайг тэнд оруулсан хүн маань над руу хараад инээж ядарсан эрдэмтний солиот нүдээр гуйн увдаслаж байлаа. Ийм хувь тавилан энэ дэлхийд олсон биед минь тохиолдох ёсгүй гэж би тэр цагт бодсон юм. Яагаад гэвэл төрсөн би мах бод минь наддаа хэрэгтэй. Насны минь турш олон хүнд хэрэгтэй байлаа шүү дээ. Олон үнсүүлсэн миний уруулд тэр давсалгааны ган гэр болох ёсгүй. Тийм их хайр дурлал амсан цогцост минь тийм юм хэрхэвч гэр болох ёсгүй. Мерседес дахиад л авдрынхаа тагийг нээж оршуулгынхаа гоёлыг хард сонирхлоо. Энэ бүх зүйлийг би мөнх нойрсолдоо бэлдсэн. Үхлийнхэн оронд ийм юмтай л орондоо зарим гүн ухаантан хүмүүс зайлшгүй өхөн гэдгээ мэддэг хэрнээ бүгд өөрцгүй үүндээ итгэдэггүй гэсэн байдаг. Харин настангууд итгэдэг би ч итгэж байна. Хонгор минь цогцос давсалдах гангийн тухай санаж яваарай. Бас юмий чинь борлуулж өгсний хөлсөнд хэтэрхийх авчихж гэж надад битгий уурлаарай. Тийм давсалгаанд орохгүй тулд би юу ч хийхээс буцахгүй. Бэлэвсэн авгаан хувигч, өнчин хүүхдийн хатсан талхыгч, өгсөн хүний нүүрэн дээр тавьсан гуйлан зоосыгч хулгайлахаас буцахгүй. Саксон айц нь хурч, зоо нуруугаар нь хүйт оргивч бие барин чичирсэн хоолоогоор та Бурханд итгэдэг үү гэж асуулаа. Мерседес хөмсөг буулган мөрөө хавчс хийлгэн байдаг эсхийн хэн мэдхэв. Ямар ч болдгоо би амар жимэр нойрсох болно. Шийтгэл яахав гэж Саксон асуухтаа Мерседесийн амьдралыг ямар нэгэн аимшигт үлгэр домог мэт явдал гэж сэтгсэн ажээ. Хонгор минь ямар ч шийтгэл эрэхгүй. Хуучин нэг яруу найрагчийн үгээр бол Бурхан ерөнхийдөө номхон амьтан билээ гэсэн байдаг. Хоёул хожим Бурханы тухай ярилцсанц. Та Бурханаас битгий айгаар. Харин нас барсан хойно сайхан цогцсон минь хүмүүс яах бол гэдгээс. Бас тэгээд тэр давсалгааны гангаас л айж яваарай гэж хэлв. Бэл амьдралдаа санаа зовж эхлэв. Авдаг цалин хөлсөөр Саксон тэр хоёр яагаад ч энэ хэртэ аж төрөх боломжгүй санагдана. Хадгаламжинд мөнгө хийн, сар бүр гэрийн тавилах хэрэгслийн үн төлн, хоолунд сайнаар барахгүй, халаасны мөнгөөр юр тутахгүй. Бас ийм их зардал гарч байгаа хэрн Саксон ойдолд зориулан элдв даав худалдан авч байв. Ингээд учрыг нь мэдэх санаатай хэдэн удаа асууж үтсэн боловч Саксон нэг л учиртай инээмсэглээд өнгөрдөг байв. Мөнгөө яаж зардгийг чинь би нэг л ойлгохгүй юм гэж би л нэг орой хэлээд гинэт дуугүй болж 5 минут хэртэ бодол болон хөмсөг зангидан сууснаа. Нөгөө нэг хичээж хийсэн гой тавиа яасан юм. Өмсөж байхад чинь ганц ч удаа харсангүй. Мэдээж жаахан хүүхдэд томдох байх л да гэв. Саксон уруулаа төмбийлгэн өөдөөс нь дүрсгүйдэх маягтай харж хэл юу байв гэж байснаа. Худал хэлж тунч чаддаггүй. Тэр тусмаа биелдээ яаж худал хэлэх вүлээ. Дуугүй байхаар нь уур нь хурч нүднийх нь харц ширүүн болж ирэв. Саксон чи хэлэлдээ арай чи хийсэн юм худалдадгийн биш биз?
Тэгээд Саксон тэссэнгүй хамаг үннээ тоочоод Мерседес жууч болдог тухай, түүний оршуулгын гайхалтай сайхан хувцсны тухайч ярив. Гэвч бэл өөрийнхөө чухалчлан бодсон зүйлээс ухрахыг хүссэнгүй. Мөнгө олохын тулд ажил хийх хэрэггүй гэж эхнэртээ эрс шийдэмгийх хэлв. Би л хайрт минь надад завч хэлээ таанчих байна. Ямар хамаатай юм гэж Саксон гуйлаа. Бэл толгоос ихсэрч. Тэр хамаагүй. Ийм үг сонсох хүсэл чалга. Нэгэнтэл би чамайг эхнэрэн болгож авснаас хойш чамайг бодох ёстой. Бэл Робертсын эхнэр ажил хийхээс аргагүй болжээ гэж хинч битгий бодог. Тэгж хэлэхэд би дургүй байна. Ер нь тэгээд ингэж хэлүүлж байх хэрэгцээ ч алах шүү дээ. Гэв. Гэхдээ Бэл минь гэж Саксон гуйж эхлэхэд цаатах нь. Үгүй дээ Саксон минь. Би хэлсэн үгнээсээ буцахгүй шүү. Эмэгтэй хүний гар урлалд дургүй дээ ч ингэж байгаа юм биш. Би бол харин ч дуртай. Чиний хийсэн юм болгон надад жигтэйхэн хөөрхөн санагддаг. Гэхдээ чи ойсон бүхнээ өөрөө л хэрэглэж байгаасаа гэж би хүсэж байна. Гой сайхан юм хэд хичнээн нэг ч хамаагүй ойж байна. Ер нь зовлтгүй дааваа шуу авах хүнийг нь би гаргана. Ажил дээрээ өдөржин сайхан зантай үргэлж амандаа эсгэрч хүүтэй болно гэж бодож чамайг юм ойж урлах дуртайг мэдэх болохоор сайхан хөөрхөн юм оёотол сууж байгаадаа гэж боддог. Гэтэл Саксон минь чамайг зарахын тулд юм ойх юм бол хамаг урам минь хугарна гэж мэдээрэй. Бэл Робертсын эхнэр мөнгөний ажил хийх хэрэггүй. Тийм байж л би өөрөөрөө бахархна. Ер нь ч тэгээд дэми ажил. Саксон хэдийгээр харамсавч өөрийнхөө аз жаргалд туйлгүй ихээр баярлаж хайрт минь гэж шивнэлээ. Би чамд дуртай бүхнийг чинь бүрдүүлж өгч байх болно. Би эрүүл чирэг гартаа байгаа цагт чамайг юу гарч гачигдуулахгүй. Чи минь дандаа сайхан хувцалсан байх юм. Энэнд чинь би дуртай. Би амны салиа гараагүй жаал биш. Бас ч гэж амьдрал үтсэн хүн шүү. Гэхдээ өөрийнхөө гадуур хувцсыг байтугай дотор хувцсыг чам шиг ингэж нямбаа анхаардаг тийм ганц ч хүүхнийг үзээгүй. Би л юу гэж хэлэхээ мэдэхгүй гараа гоцолцоолон цэвэрч байх нь чухал боловч ганц ийм байвал боллоо гэсэн хэрэг биш л дээ. Цэвэрч хүүхнүүд олон бий. Энэ нь гол биш. Юу гэмээр чинь битээ нэг үгээр хэлэхэд чиний өмсөж зүүж байгаа юм болгон миний нүдэнд дулаахан байдаг. Бүгд л цаанаа нэг гой цог золбоотой зохимжтой. Энд чин санаа бодолд минь нөлөөлж чамайг минь үргэлж бодогдолдог. Нүцгэлж орхивол харахаас бойлж сутгам эрэгтэйчүүд олон зуун байх вэ. Эмэгтэйчүүд ч өөрцгүй. Харин чи бол гайх юм шиг. Чиний гоёл чимэгч гэсэн хүн уйдахын харахгүй байдаг болохоор би чамаага дандаа сайхан хувцлаж байгаасаа гэж санах юм. Тэгээд чи мөнгөнд хавчигдах хэрэггүй. Мөнгө олъё гэвэл хөлснээ амархан олж болно. Мерфиг харахгүй юу? Цаадах чинь өнгөрсөн 7 хоног умардын бахархал гэдэг мундаг залууг дийлээд $70 хожиж манай өрийг төлсөн шүү дээ. Саксон үг хэлэх гэтэл би л үгийн тасалж байз. Карл Хайнсон гэж нэг хүн бий. Түүнийг спортын сэтгүүлүүдэд 2 дугаар шарки гэж нэрлэдэг. Өөрийгөө Америкийн усан цэргийн авраг гэж нэрлэж байгаа. Би тэрнийг сайн мэдэж байна. Тэр том гэгчийн мунал гэсэн үг. Дэвжээнд байхыг би харсан. Гэхдээ үннийг хэлэхэд би ялч чадна. Спортын клубын эрхлэгч намайг түүнтэй тулалдахыг уриалаад байгаа юм. Ялсанд нь $100 өгнө гэсэн. Тэр мөнгийг аваад чамд өгнө. Чи юундаа зардагсан өөрөө л мэдв. Чи минь юу гэж бодож байна? Хэрв чи миний ойтол хийхийг хүсэхгүй байгаа бол чи ч тэмцээнд орох ёсгүй гэж шийдэмгий хэлээд. Гэхдээ чи бит хоёр бие биендээ болцол тавьж гэрэлсэн биш. Намайг юм ойж мөнгө олохыг зөвшөөрлөөч гэсэн би чамайг боксинг төвчөнд гарахыг тэргүй зөвшөөрөхгүй. Боксинг тухай боксчин хүн биеэ яаж сүйдэлдэг тухай чиний ярьсныг би хэзээ ч мартахгүй. Тэгэхээр би чамайг биеэ сүйдлээсэ гэж хүсэхгүй. Чиний эрүүл мэнд гэдэг бол одоо миний эрүүл мэнд гэсэн үг. Хэрвээ чамайг тэмцээнд оролцохгүй бол би ажил хийх чигүй. Ер нь чи дургүй байвал би ч бас хийхгүй. За яах болъё л доо. Уг нь тэр мөн Хэнснийг залхаагаад өгөх юмсан гэхээс хорхоо хүрээдвэр болохгүй байсан юм. За энэ ч яах вэ? Харин чи надад хадлан дуусах цагт гэдэг дуугаа дуулж өгөөч. Нөгөө юу гэдэг вүлээд дон гэдэг хөгжмөө дарж байгаад хөссөн ёсоор нь юкулеле хөгжмөө дарж нөгөө дуугаа дуулж өгөөд өөрийг нь үхэрчний гомдол гэдэг дуугаа дуулаач гэв. Саксон нөхөртэй хайртай учраас түүнийхээ ганц дуулдаг тэр дуунд нь дуртай болжээ. Чухам би л дуулдаг учраас л
Тэр уйтгартай дуу сайхан санагдахаар барахгүй. Аяыг нь бадаг бүрт нь буруу дуулах нь хүртэл сайхан санагдах ажээ. Саксон тэр дуугийн төрөнд дуулахдаа түүнийг дагаж солгоо хоолоогоор дуулахыг сурчээ. Дуунд даанч авьяасгүй юм гэж түүнийг үлзэмлэнэ. Одоо бодох нь Берт болон бусад нөхөд минь миний толгойг димээ эргүүлжээ гэж би хэлэв. Хайртай хүнээ гомдоохгүй тулд Саксон иймэрхүү байдалд үннээс хазаахыг нүгэл биш гэж бодоод чи бит хоёр хоолоогоо нийлүүлэн их сайхан дууллаа шүү гэлээ. Тэр хавар төмөр замын засварын газруудад ажил хаялт энд тэндгүй гарчээ. Ажил хаялт гарахын өмнөх сайн өдөр би Саксон хоёр Бертинд өдийн хоол идцгээв. Саксоны ах нь чирж харин Сара ирсэнгүй. Гэрийн ажил их тул айл хэсэг зав алга гэжээ. Дандаа тэгдэг хүн. Берт санаа сэтгэлээр ихээхэн унаж өгөөтэйгээр инэвхийлэн ингэж дуулав. Саксаатл нь их мөнгө хураасан саятан гихчийг бид зэвүүрхэн. Цуута тэр лойвэрчин цугаар олонд гай тарина. Үздэл хармын сэтгэлийг хулгай гэлтэй. Үжрэх мөнгийг хар тэр дарамт гэлтэй. Үгүй хийж устгаваас зохилтой эд үнэнтэй эрен үе тийм болжээ. Мэри дургуцаж байгаа зориуд харуулах бөгөөд хоол бэлтгэж байлаа. Саксон түүнд туслахаар ханцуу шамлан хормогч өмсөж өглөө угаалгүй орхисон сав суулгыг угааж эхлэв. Берт хажуугийнхаа өрөөнөөс хувийн дүүрэн хөөсөрсөн шар айрыг оруулж ирэхэд гурван эр туглан сууж тамхи татан хэрэг явдлын талаар ярилцаж гарлаа. Ийм ажил хаялтыг бүр олон жилийн өмнө зарлах байж. Одоо хойш тавих хэрэг огт талга түрхэн л хийх тусмаа төчнөө сайн. Бид арай л хожимдсан юм. Сүүлчийн могикануудын шилэн хүзүүгээр нь олигтой хон шиг татаад өгөдөө гэж Берт хэлв. Том тамхи айжуухан нэрж алгуурхан хэлэхдээ за бөө мэдтэй. Ажилчны байгууллагууд өдөр ирэх тусам хүчтэй болж байх юм. Калифорнид ганц чиглэл байгаагүй цагийг би сайн санаж байна. Төлөвлөгөөт ажлын хөлс ажлын өдөр гэх юм зөндөө байна. Чээч үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулагчийг бодож байх шив гэж Берт дооглож. Энэ бол дэмээ үг. Тэнэгүүдийг малладаг үг. Чухам юу болж байгааг бид л андахгүй. Урд нь төлөвлөгөөт ажлынхаа хөлсөөр авдаг байсан зүйлсийг одоо бид авч чадахгүй байна. Танай тэр үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэнгүүд биднийг молигдож Фрискод юу болсныг сонсолтой. Ажилчны удирдагчид нь хуучин намуудын төлөөлөгчд өсч илүү муухай бодолтой байдаг байна. Тэд хоорондоо марган муудалцаж хахуулаа хувааж тохиролцож чадахгүй зарим нь шорондож орж байна. Гэтэл Фрискогийн салчдын байдал ямар байна? Том Браун минь хэрв чи альва дэмээ үгийг ангаад сонсоод үнэмшээд байх юм бол цаадуул чинь тентхийн ажилчин болгоныг үйлдвэрчний гишүүн цалингаа үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар бүхлээр навдаг гэж хэлнэ байх шүү. Тэгэхэд чи бас л үнэмших үз. Энэ бүгд худал. Хагас сайн болгонд цалингаасаа ажлын даамалдаа мөнгө өгдөггүй ганцч салчин байхгүй. Чиний магтаад байдаг тэр Сан Францискогийн барилгын ажилчдын эвлэл гэдэг чинь иймэрхүү юм шүү дээ. Удирдагчдын зугаалгын газруудаас орлого олж Европоор тэнэж явдаг. Эсвэл шоронд орохгүй тулд тэр мөнгөө шүүгчдийн гарт атгуулдаг юм. Нэрэ тийм биш гэж хэлэх хүн ганц ч байхгүй. Ажилчид гүйцэд ухаарахгүй тэл хамаг гай байна. Үйлдвэрчний эвлэл улс төрийн бодлогоор хөөцөлддөг байвал таарна. Харин тэр бодлого нь зөв байх ёстой гэж Том хэлв. Социализм үү? Тийм үү? гэж Берт дооглосон байдалтай өлгөн аваад тэр Роев Шмидт гэдэг чинь бидний худалд хас хийхгүй биз гэв. Шудрах хүмүүсийг л сонгох хэрэгтэй. Хамаг учир үүнд байна. Би социализмыг дэмжиж байгаа юм биш. Огт тийм биш. Манай эцэг өвгөд Америкт аж төрөөд даанч удсан болохоор ямар нэг тарган Герман юм уу? Эсвэл Оросын уранхай дайлтай мажгийн гуталтай жид нараас хурч ирээд өөрснөө англиар хоёрыг холбож мэдэхгүй байж их орноо хэрхэн удирдахыг заах гэж оролдохыг хэрхэвч хүсэхгүй гэж би л хэлв. Жэний их оронч дээ гэж Берт дуалдаад чамд ер нь тэнэгүүдэд ямар ч их орон байхгүй. Хээл хахуулын эзэд чамайг дээрэмдмээр санагдахдаа л ийм үлгэр ярьж толгойг чинь эргүүлдэг юм шүү дээ гэв. Харин тэгээд Хээл хахуулын эзэдийн төлөө саналаа бүүг хэрэг бид шудраг хүмүүс сонгох юм бол
Тэд бидэнтэй шударгаар харьцсан гэж Билл хэлв. Том харамссан байдалтай. Билл, чи даанч манай анхны хурал дээр очихгүй юм л да. Очдогсон бол нүд чинь нээгдэж дараачийн сонгуул болоход социалистуудын төлөө саналаа өгсөн гэж хэлв. Үгүй шүү гэж Билл чанх хэлээд, за дулчин хүний ёсоор ярьж сурсан цагт чи намайг социалист цуглаандаа дагуулж явж чадах байх гэлээ. Берт аманда өжрөх мөнгийг хар тэр дарамтгэлтэй үгүй хийж устгаваас зохилтой ид гэж аялан хэлв. Нөхрийгөө ажил хаягчдыг дэмжиж бас хурц үг хэллээ гэж ууртай байсан Мэри саксонтой ч үг дуугарахгүй байсан болохоор тэр бүхэн сэтгэлэн зовсон саксон эрчүүдийн маргааныг чагнан мөн л дуугүй байв. Тэгээд сэтгэл зовсноо мэддэхгүй санаатай, за ажил чинь амжилттай юу гэв. Берт шулуухан, хэрэг алах бид ч баларлаа та гэв. Мах тосны үн нэмэгдлээ. Биелийн цалин хасчихсан. Төмөр замынхныг бүр ноднон хассан. Ямар нэг юм бодох хэрэгтэй л байна та гэж саксон сэтгэл төгшин хэлв. Чөтгөр шулам шиг тэмцээд тэмцэлдээ үхэх ганц л арга байна. Өөр юу ч байхгүй. Бид ч бут нэргүүлхэн шиг байна. Гэхдээ яахав? Очооч гэсэн үзэлцгэл хэрэгтэй гэж Берт хариу өгөөлөв. Ингэж ярьж яаж болох вэ гэж Том хажуунаас нь мэдхэд Берт, өвгөө минь одоо юу ч яриад хэрэггүй, тэмцэл хэрэгтэй гэж эсэргүүцэв. Байнгын цэрэг шүршүр бууны эсрэг бид юу л болов гэжтэй гэж биелэг хэлэхэд Берт сөргөж, бэ энэ тухай яриаггүй. Жигтэйхэн их дуутай дэлбрээ том нүх гаргадаг богинохон бороо шиг юм байдаг. Бас нунтаг гэхэд Мэри ташаага тулан, тийм би уухаас чиний халааснаас би ямар муухай юм алсан гэж санана гэж дайрлаа. Берт сонсоогүй царайлав. Том санаа зовсон байдалтай тамхиа нэрнэ. Бэлийн өрөндө төгшөөр илэрч, Берт минь гүчи арай тийм юм хийх гээгүй үсттэй гэж найдлах тасраагүй янзтай асуув. Үннийг мэдхийг хүсэж байгаа бол би тэгхэл болно да. Би өгөхийнхээ өмнө тэднийг бүгдийг нь чөтгөрт тамийн газар тонилгосон. Ясталын цуснд ханахгүй анархист байгаа юм. Ийм амьтдал Маккенли, Гарфилд бас бусдыг алсан. Энэ ойр дүүжлүрт өхөн харж л байгаарай. Бид хоёр өрх өгтгөө байгаа юм л их зал гэж Мэри хашгирав. Дэмэл чалчиж байгаа үсттэй гэж Билл Мэриг тайвшруулах санаатай хэлв. Чамайг л цаашлуулж ингэж байгаа юм. Берт алиалах дуртай шүү дээ гэж саксон хэллээ. Гэвч Мэри толгоос ихсрэн, тийм биш, унтаж байхдаа хүртэл яадаг гэж санана. Харааж зүхэн амдгаалч тангаргална, шүтэ чахартал хавирна. Сая хэлж байгаа үг нь дуулаа үсттэй. Берт нүүрэндээ дүрсгүй байдал гарган сандлаа хананд тулгаад дахин саятан гихчийг бид зэвүүрхэн хэмээн дуулж эхлэв. Том дахиад л угаалаг явдал шудраг ёсны тухай ярьж эхлэхэд Берт дуулгаан болоод өөдөөс нь давшлан, Эллинцгийн чин шудраг ёс. Ажилчин ангид ямар шудраг ёс байгааг би та нарт хэлж өгье. Forbes-ыг санаж байна уу? Өнөө Калифорни Альттрестийг сүрүүлчихэд 2 сая цэвэр долларын хэвнэг шингээж байсан тэр Алистон Forbes-ыг санаж байна уу? Тэр этгээд хэнцэр ганган машин унаад явж байхыг би өчигдөр харлаа. Уг нь шүүхэд шилжээд 8 жил шоронд суух ёстой хүн шүү дээ. Хэдэн сар суув? 2 жил хүрээгүй байхдаа эрүүл мэндийн магадлалгаар суллагдсан. Тийм хүнийг эрүүл мэндийн магадлалгаар суллсан байгаа юм да. Биднийг үхээд хатаж дуусан хойно л тэр үхэх байх. Энэ цонхоор хартаа. Довжооных нэг хэсэг эвдэрсэн тэр байшингийн арын нүрийг харж байна уу? Тэр байшинд дэнэкэр авгаас суудгийг угаалга хийдэг авгаа. Нөхөр нь галт тэргэн дайруулчихсан. Замын газраас сохор зоосч өгөөгүй. Анхаарал болгоомжгүй явсан ч гэх шиг элдв худал юм гаргаж өөрийнхөө муугаар үгсэн гэсэн байна. Шүүх тэгж тогтоосон. 16 настай хүү Арчи амьдрах арга тасрахаар Фрискод очиж сохтуу хүний юмыг авчихж юу хулгайлсан гэж $2.80. Ойлгов уу? 2.80. Шүүгч нар ямар ял өгсөн бэ гэвэл
50 жилээр тасалсан. 8 жилийн Сенквинтэд суусан. Үхэн үхтэл нь суулгаад л байх болно да. Шоронд уушигны сүрье тусаад өвчтэй байгаа боловч танил тал байхгүй болохоор суллуулж чадахгүй байна гэж Дэнекер авга ярьж байна. Жалхуу Арчи согтуу хүний $2.80 авсны төлөө шоронд 50 жил суух ял авсан байхад Алистон Форбс Альттрестийн хөрөнгийг 2 саяар нь идчихээд шоронд 2 жилч бололгүй гарчаа. Инхээр энэ улс орон хэний их орон болсон байна? Таны аль эсвэл Жалхуу Арчин их орон юм уу? Огт тийм биш. Алистон Форбсын их орон бидний хойдох. Хөрхи. Ийм л байна шүү дээ. Саятнуудад сайн хүн нэгч үгүй. Мэри савсуулга угаагаа дуусч байсан саксон дээр очиж хормогчоон тайлаад аливаа эмэгтэй хүн жирэмсэн нэгнийг онцгой инхрийлэн үнсдэг ёсоор үнсэв. Найз минь чи одоо суу. Өөрийгөө хитрхи ядрааж болохгүй. Эднэр мөд дуусахгүй. Би чамд хийх ажлыг чи авчирч өгье. Юм оёнгоо эдний яриаг сонсоцсоо. Харин Берти үгэнд л орж болохгүй. Солиотой хүн шүү дээ. Саксон юм оёнгоо сонсон суулаа. Саксоны хормоо дээр хүүхдийн жижигхэн юмнууд байгааг Берт хараад сарын харамсах, уурсах шинжтэй болов. За тэгээд хүүхэд дөрүүлээд яаж тэжээн гэж бодож байна? Та мэдэхгүй дээ гэж хэлэхэд Том "Чэлав өчигдөр орой хэтэртэл уусан байхаа" гэд малилцтал инээмсэглэв. Берт толгой сэгсэрнэ. "Чи минь өглөөд яах вэ? Ямар ч болтугай Америк маань сайхан орн шүү дээ" гэж Билл нөхөрсгөр хэлв. Берт "Биднийг сүүлчийн Могикан байх үед тийм байсан. Маш сайхан орон байж. Гэтэл одоо биднийг холигтож, биднээс урвж, бидний гарцгүй мухарт хайжээ. Чи бидний өвөг дээдэс энэ газрын төлөө гартаа зэвсэг барин тэмцэж явсан. Бид негрүүдийг чөлөөлж, индианчуудыг устгаж, өөрснөө өлсч даарч тулалдаж явсан улс. Энтхийн газар бидэнд сайхан санагдаж, бид ой модын цэвэрлэж, тариа тарж, зам тавьж, хот суурин байгуулсан. Бид бүгд элбэг дэлбэг амьдарч байсан. Энэ газар нутгийнхаа төлөө бид тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Миний 2 авгах Гитсбергийн тэнд халагдсан. Тэр дайнд бид ямар нэг хэлбэрээр бүгд оролцсон. Саксоны ярихыг сонсоход өвөг дээдс нь ямар их бэрхийг туулж байж орон гэр үхэр адуу малтай болж байсныг мэдэж болно. Тэд ямар ч болдгой зорьсондоо хүрсэн. Миний өвгдөж өөрцөгүй, Мэри ихч өөрцөгүй гэж Берт мэтхэн ярихад Мэри "Арай ухаантай байсан бол тэр бүгдтэйг л байх байчтэй" гэв. "Эргэлзээгүй. Энд л хамаг учир байгаа юм. Гэтэл бид дандаа ухарж байж өөрснийгөө тонуулчихлаа. Бид булхайн тэмдэгтэй хөзрөөр тоглож чадахгүй. Бусадтай адил булхайцаж чадахгүй л т. Бид молго өмхээд өөрснөө хоосон үлдсэн тийм цагаан арстан хүмүүсийн тоонд орлоо. Цаг үе чи биш болжээ. Хүмүүс арслан, адсаг хоёр болон хуваагдаж. Адсагнууд нь ажил хийгээд арслангууд нь цуслаад л. Тэд ферм уурхай үйлдвэрийн газруудыг булааж аваад одоо засгийн эрхийг ч авчээ. Бид бол хохирсон ч шудраг үнэнч үлдсэн цагаан арстан буюу тийм хүмүүсийн удам юм. Тэгээд ч хожигдсон нь турсгаан хуулуулж гүйцлээ. Ойлгов уу? гэж Берт ярихад Том "Хаяал хадуурчгүй бол чи чинь хурал цуглаан дээр үг хэлж баймаар уран элтгэгч байх чинь. Берт минь хэдий тийм санагдвч тийм биш л дээ. Одоо үед хинч баяжиж болно гэж Билл хэлэхэд Берт доктойгоор "Тийм ээ. Нэгдсэн улсын ерөнхийлөгч ч болно. Овчин залхай төрсөн болж яриангүй л дээ. Харин чамайг саятан юм уу? Ерөнхийлөгч боллоо гэж би хараахан сонсоогүй л юм шүү. Яагаад
Яагаад гэвэл чи овчин залхай хүн биш. Чи бол тэнэг таригны морь. Энэ чигээрээ л үхэн. Бэтчгээсэн айдалхан доо гэлээ. Өдийн хоол идэх цуур Том багада хөдөө хичнээн сайхан байснаас санаж ярихдаа өвг дээдсэн дуурайж сангийн газраас нэг хэсгийг аваад хааны газар амьдран суух ганц хүсэл мөрөөдөлтэй байсан гэд аз дутхад саараа дургуйцээд мөрөөдөл хэвэр үлдсэн гэлээ. Бидний амьдрал гэдэг тоглоом маань ийм л юм да. Амьдрал өөрийн хууль дүрмтэй, хэн нэгэн заавал муугаа үзэж байх ёстой юм гэж би санаа алдан хэлв. Жаахан байснаж байснаа Берт дахиад шүүмжлэх яриагаа эхлэхэд би л их олон юмыг дотроо өөрийн ирэхгүй зөөрлөн бодов. Эднийх өөр ихтэй найдалгүй. Тэдэнд гэр бүлийн ижил дасал болсон халуун дулаан уур амьсгал байдгүй мэт санагдав. Юм бүхэн нэг л биш. Өглөөнийхөө хэргэлсэн сав суулгагч угааж цэвэрлээгүй, ундуус ундуу орхисон нь орж ирсэн хүнд андашгүй байлаа. Би л эр хүн болохоор гэр ахын олон дутагдлыг ажиглаагүй лав. Гэхдээ Мэри Саксоноос олон мянган шинж байдлаар дутуу эзэгтэй юм гэж лавтай мэджээ. Тэгээд эхнэрээ бахархан харахад суудлаасаа босож очиод тэрч үнсмээр санагдана. Эхнэр хүн ийм л байх ёстой юм да гэж бодоод гоёлынхан дотор хувцсыг санаж үзв. Тийхүү санаандаа эргэцүүлэн бодож байтал Бертийн ярьж эхлэх дуу хоолой бодлын тасалдуулахад тун эвгүй санагдав. Бэл, чи намайг уурандаа инглээ гэж бодож байна уу? Тийм ээ. Үнэн. Миний уур хөрч байна. Чи миний амьдралдаа амсаж өнгөрөөснийг амсаагүй. Чи хөлгийн жолоо залж, погсоор мөнгө амархан олдог байсан хүн. Тэгэхээр чи ажилгүй болох ямар байдгийг мэдэхгүй. Ажил хаялтанд ч оролцож үзээгүй. Чамд хөгшин их алга. Чи нүүр рүүгээ нулимуулвч эхийгэн бодоод дуугүй хүлцэж байсан удаагүй. Би эхээсээ хойшил сүүлэн сөхөж өөрийн толгой мэдлэлтэй явах болсон. Намайг Найлийн захилгаан станцад яасан. Манай нөхдий тэд яадгийгч болдгой сонсолдоо. Намайг орж очиход захирагч нь толгооноос хөлийн минь хүртэл ширв татан ажиглан элдв дайдын баахан дэмий юм асууж өргөдлийн хуудас өглөө. Тэрийг нь бөглжгөөд эмчээс эрүүл мэндийн гэрчилгээ авах гэж $1 зарлаа. Тэгээ зурагчинд очиж бас $1 барьлаа. Нөгөө захирагч миний өргөдөл эмчийн магдалгаа гэрэл зургийг аваад дахиад л баахан юм асуув. Хамгийн түрүүнд чи ажилчны альва эвлэлд гишүүн байсан удаа би юу гэж асуулаа. Надаас шүү дээ. Надаас ийм юм асуух нь тэр. Надад ажилд орхон даанч чухал байсан болохоор би үннээ хэлээгүй. Мохолгийн эзэн хүртэл надад юм зээлэр өгөө болоод бас ээж. Тэгээд за одоо л нэг юм бүтлээ. Галт тэрэгний жолооч болж таарлаа. Урд талынхаа давцан дээр гарч зогсчоод хөөрхөн хүүхнүүд рүү нүд ирмэлцэж байх зүгээр шүү гэж бодлоо. Тэгсэн чинь чөтгөрав гэж дахиад $2 төлгөн. Нэг муу цагаан тугалган тэмдгийн төлөө $2 төлөв. Дараа нь ажлын хувцсны үнэнд $19.50 төлөх болов. Өөр газраас яг тийм цамцыг $15-оор авч болох л байлаа. Тэгээд цамцныхаа үнийг анхныхаа цалин дээрээс төлж болно гэсэн. Би халаасандаа заавал $2 задгай мөнгөтэй явах ёстой юм байж. Танил цагдаа Томос мөнгө зээллээ. Тэгээд болсон гэж бодож байна уу? Үгүй. Туршилтын хугацаа гэж 2-7 хоног цалингүй ажил гэлээ. Саксон инээж. Тэгээд хөөрхөн хүүхнүүд таарлцсан уу гэж асуулаа. Берт урамгүй толгоос эксрээд би тэнд ганцхан сар л ажилласан. Бидний эвлэл дэлслээгээд бүгдийг маань ажиллаас хөөсөн. Та нарыг ажил хаявал бас л тэгэн штэ гэж Мэри үг хаялаа. Би чамд чухам ингэж л хэлдэг. Бидэнд амжилт олох ганц ч найдлага алга гэж Берт хэлв. Тэгвэл тийм юм хийх хэрэг юу вэ гэж Саксон гайхан асуув.
Берт өдөөс нь урамгүй харцаар ширтснэ. Миний аав ах нар юуны төлөө гидс берген дэргэд амин насаан өгсөн гэж хэлв. 11-р хэсэг төгсөв.